Hi guys, намнаа байна. За, тэмцээн болоход 3 хоног үлдсэн байна. Намнаа хичээсээр байна. Энэ л одоо энэ сүүлийн 5 хоног бол үнэхээр амар хэцүү 5 хоног байт юм байна. Нүүрс ус байхгүй, усаа хасаад, багсгаад ирэхээр үнэхээр биенээс ямар ч эрч энерги хүч гарахад нэр үнэхээр хэцүү болчт юм байна. Тэгээд одоо 3 хоног чардаах юм бол тайзан дээр гарлаа. Тэгээд би яг амьдралынхаа хамгийн доод жин дээрээ бол үнэхээр ирсэн гэж яг өөрийгөө бодож байна. 46 кг, 46, 48, 49 кг бол би өмнө нь 49 кг болж үзчихсэн байхгүй юу. Тэгээд 46, 7 кг гэдэг бол миний тойнд бол өстой байхгүй 9 кг. Тэгээд гэтээ хүн 46 дэржсэн тогтоод амьдрдаг юм байна. Тэгээд чанга юм байна. Үнэхээр чанга спорт байна. Үнэхээр хүний төвчээр, хүний хатуужил, үнэхээр сүүлийн хүчийг шавхдаг спорт байна. Тэгээд энийг тайзан дээр гарч үзсэн хүмүүс л ойлгох байхаа гэж бодож байна. Үнэхээр нэрээ биеэрээ энийг хийж үзээгүй болохоос ойлгоход үнэхээр хэцүү юм байна. За тэгээд 2 хоног үлдсэн байна. Одоо хаашаа явж байгаа нэхэр техникийн зөвлөгөөр л явж байна. За тэгээд өнөөдрөөс усаа хассан байгаа болохоор хоолой тэгээд хэцүү байна. 10 хэлж байна. Ханаа төрсөн. Тэгээ өнөөдөр тэмцээнийхаа бүртгэлийг хийлгсэн. Жохон зохион байгуулалт муутай. Далавчаад босгоц. Багцаа харахад нэг 200 гаруй 300-аад хүн байх шиг лээ. Яа тэмцээнийхээ өмнөх өдөр зургаад харуулж байна тий. Энэ Тэмцээний өмнөх өдөр би өвдсөн, халуурсан, ханиадтай байсан ч гэсэн өөрөө яг хамгийн best version-а зурган дүүлээ гэж бодоод тэгээ үнэхээр тэссэн энэ өдөр бол Тань цаг бодож байна. Одоо нүрээ бодуулж хүсэн амьслуулах гэж байна. арай бороо. Зүгээр тий дурсан. кофе уух мэдрэмж ямар байна? Эспрессо. За багш нь болно гэсэн болохоор ууж байгаа. Жан чимхэр ууж байна. Амталж. За гоё ясныхан дараа дарцгаая бүгдээ. Энэ бол цэгийн мейкап байлаа. Зя 624 болж байна. Ийм хөрөн болж байна. Зургаа 46. Зя одоо мейкап тал хүртэл хийлгэсэн. Рула бодно. Одоо үсэн амтлах гэж байна. За би яаж ийн? Гайг байна уу? Маш зүгээр. Энэ хүүхэн аягүй сайн инээж байна. Ярьж байна. Бараг бүжиглэх гээд байна. Харин бол нөдөд хүмүүс жоохон зуурангатч мурангатал хил амн оролцолтод байд. Хил ам бол оролцдог баг шүү. За ямар ч юм байгаа шүү. оролцол байгаа байх л та тий дотор хөр хэм. Сэтгэлийн тэнхгээтэй юм аа, мундаг юм аа. За амжилт хүсье, жоохон байж байгаа бичиж. Зя ям хөр хий би. Вау. За одоо арилцгаар 5 цагийн дараа бол манай он тайзан дээр гарцсан гэрэлтсэн зогсож байна. Тэгээ тэмцээний тайзан дээр гарах өмнөх бэлтгэл ажиллаа өгчээ. За 4:50 босоод эхэлсэн.
Манай мундаг хоёр артист маань бас ирээд үнэхээр гоё ойлгож өгч байна. Бүр гоё штэ. Балкон шиг балкон шиг Ордоор хоёрцаас ортой гэрөө. Ордоор 219. Эмгээ зүүчих одоо. Баруун тишээ зарим шалсан. Ойлоодаа зүүч. Шүршүр штэ. Ямарч баруун тишээ зарим. За одоо энэ бие дахиад багшаараа будуулж байна. Өмнө нь бол 2 удаа тайнингд ороод тэгээд шүршрэлтэнд 2 удаа орсон ч гэсэндээ жоохон алтартаад тэгээд тайнинг маань ер нь л арс маань жоохон гоё олж өгөхгүй байсан. Тэгээ багш маань бол ингэж нэмж янзалж өгснөөр айгүй гоё болсон баа. Тэгээ олон төрөлд орсон болохоор нэг төрлөөсөө бууж ирээл дахиад удаа янзлаад хувцас солиод л байсан болохоор маш их ажилттай байсан. Тэгээ арын албанд надтай хамт багш маань тэгээ дүү маань бас байсан. За тэгэл тайзны ард бол тайзан дээр гараад яаж алах уу, яаж позо барих уу гэж толгоондоо өргөлж бодоостай. За тэгээ бид хэд ч бас тайзныхаа ард яаж зүгээр ах вэ? Бичлэгээ хийгээстэй. Аяглаастай. Манай Happiness Studio-гийн багш нар маань бас хамт орсон байгаа. Бүгд амжилт үзүүлээд бид гуруула медаль авсан. Тэгэхээр баяртай байгаа. За энэ мөчөд л би хамгийн их сандралыг авсан. Анхны тайз, анхны төрөлтөд орох гээд яг алхаа явж байна. Дотор бол яг үнэхээр дэлбэрэх гэжсэн амар их сандарсан. Тэгэл багш маань зөвлөгөө өгөөл. За амжилт. Энийгээд гоё, энийгээрээ заяа. Амар гоё харагдчих за. Асуух 36 Нант фитнес клуб номер 1. Дугаар 256 Жакстин клуб өндөр. Дугаар 268 Түмэн дэлгэр. За бүгдээрээ багшаасан сэтгэлд авцгаая. Я багшаа тарьж байгаа цэцэгнүүд чи эхнээсээ медаль авч ийн ямар байна вэ? За. Би чи тэвчээд авч байгаа чи би бас харж чинь нөгөө. Тийм ээ.
За энэ бол миний оролцсон 2 дахь ангилал, бикини ангилал. За тэгээ илүү булчин мас Хогийн дугаар 2 байх хэрэгтэй. эрх нар Тэгээ тайзан дээр бол байгаа бүх зүйлээ үзүүлсэн. Тэгээд сүүлийн арга төлөвлөж таггүй жоохон гонигтай бод ирчих. За одоо ааш хийж хэлж байна. Хоолоо усаа ер нь 24 цагаас дэшээ хасаад хэлэхээр үнэхээр дургу үлдээ. Уурлаж байна манай. Өвсмөр цэцгөө За энэ бол миний оролцсон 3 дахь төрөл кубалник төрөл байгаа. Тэгээ нилээ ядарсан. Тэгээд дайвалцаад поз аваад зогсохоор бүх юм эргэлдээд байсан. Гэхдээ л өмнөх шатнаасаа 10 төлдөж чадаагүй хасагдсан болохоор энэ шатн дээр маш их хичээгээд байгаа хүчээ гаргаад медаль авсан байгаа. Сүүлийн төрөл буюу даашинцтай ангилал. За энэ ангилал болохоор өндрөөр ангилдаггүй бүх оролцохыг хүссэн эмэгтэйчүүд манай оролцож болдог. За тэгээ сүүлийн 10 төлцөө. Тэгээ айгүй өндөр эмэгтэйчүүдтэй үлдсэн. Гэтэл өөрийнхөө хувьд маш том амжилт гаргасан. За тэгээд тэмцээндээ амжилттай оролцоод 2 медаль авсан байгаа. Ард минь баттай зогсож намайг дэмжсэн бүх хүмүүстээ чи сэтгэлээсээ баярлалаа. Баяртай.